Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас хамтран бэлтгэдэг Монголын түүх цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын анхны төр тус хүннүүгийн бот суурны түүхийн тухай ярилцах болно. Эдүгээс 2000 гаруй жилийн өмнө оршин тогтнож байсан хүннүүгийн эзэнт гүрний тухай үзүүлэхэд нэг улс, нэг үндэстний тухай ярих бага хэрэг юм. Хамгийн багадаа 50 гаруй овог аймаг улс үндэстнийг нэгтгэсэн өнөөгийн Монголын газар нутгийг бараг 3 нийлүүлсэнтэй тэнцгээр өргөн удам нутагтай байжээ. Баруун зүгт Тэнгэр уул, зүүн зүгт Солонгосын хойг, өмнөд хэсгээр Хятадын цагаан хэрэмнээс байгаль далай хүртэл өргөн удам газар нутгийг хамарч байсан ч гол цөм засаг захиргаа төв нутаг нь өнөөгийн Монголын газар нутаг байсныг археологийн болон бичгийн сурвалжаар баталсаар байна. Ер нь хүннүүгийн хот суурныг судлах ажил ер нь Монголд ямар байдалтай байна? Хэдийн үеэс эхлэв? Энэ тухай хоёлаа үзэгчдэд яриага эхлэх үү. Одоо хамгийн анхны дөрөвтэй судалгаа нь манай Фэрлээ багш. Одоо 1950-аад оны үед бол анх хийжсэн юм билээ. За тэгээд Монголын археологчдоос тийм ээ. Тийм, Монголын археологчдоос. Тэгтэл 1925 онд бол Владимир Цоо бол бас ялангуяа Хэрлэн голын сав газар тэрэлжийн дөрвөлжингийн судалгаа за тэнд амарч ирсэн хүннүүгийн хотуудыг малтажсэн. Тэгвэл яг тэр хотуудыг бол хүннүүг үе гэдгийг тодорхойлж чадаагүй орхиж ирсэн. Тэгээд яг дөрөвтэй судалгааг бол манай Ахмад археологч Фэрлэгаа 1952 оноос бол ялангуяа Хэрлэн голын сав газрын хотуудыг анхны малхуудыг хийж эхэлжсэн. Энд нэг зүйлийг тодруулахад хүннүүчүүд суурин болон нүүдлийн хосломол шинжтэй аж төрдөг байжээ. Хэдийгээр аян дай хийж, булаан эзэлж, нүүдэл суудал их хийдэг байсан ч одоогоос 2000 гаруй жилийн өмнөх хүннүүгийн эзэнт гүрэнд суурин соёл цэцэглэн хөгжиж байсныг хот балгадын төөрөнд хийсэн археологийн судалгаа шинжилгээний ажлууд бидэнд таниулсаар байна. Тийм ч учраас бид энэ удаа Монгол нутгаас илрээд байгаа хүннүүгийн хот балгадын төөрийн хамгийн сүүлийн үеийн судалгаа мэдээллийг үзэгчдэд үзүүлэхээр бэлтгэлээ. Яг сүүлийн судалгаагаар бол нэг 30 гаруй хот байна. Хүннүүгийн яг хамааралтай. Яг одоо тэр 16 хоттой гадаад зохион байгуулалтууд ижил төстэй. Яг л тэр хотуудтай адилхан, хэлбэрийн хувьд адилхан. Тархацсан хаагур илүү байна. Хэрлэн голын сав газар бол энэ орхон тамирын хөндөд сүүл үед Монголын ил тийм ээ. Ер нь л одоо хүннэг үндсэн уугуул нутгуудаар байгаа. Ялангуяа Бэрлэгаа бол Хэрлэнгийн сав газрын хотуудыг л нэлээд сайн судалсан. За тэгээ эндээс бол хүннүүчүүд бол амарчсан хаад газууртууд нь хот өргөөдөө байсан байна. За тэн дундаа бол одоо ялангуяа зуны орд, өвлийн орд, хойд урд удирдлагын жанртай хотуудыг байгуулжээ гэсэн одоо судалгаанууд үлдээсэн. Энэ хүннүүчүүд хот сууринтай байсан тухай сурвалжийн мэдээ ирэн байна. Мэдээж нөө Сима цааны шижи түүхэн тэмдэглэлд бол одоо хүннүүчүүд одоо ус тагж нүүдэлдэг те нүүдэлчэд тэд нар бол хот суурин багхгүй газар тариалан тарьдаггүй. За тэр байтхаа ингээ өсөг өчггүй ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар эхлээд ингээ явж идэг. Тэгтэл яг Түмэн шануу модон шануугийн яг угсаа гаргалын түүхэн дээр бол нэг чухал мэдээ байдаг. Тэнд нь бол хүннүүгийн жил бүрийн нэг сард бол шаниутан буюу шанин ордонд бол баг хуралдаа цуглаж тахлах тайлах хийдэг. 5 сар Дүнчэнд их хуралдаа цуглан аман өвөг дээдсээ тахлах тайлах хийдэг гэсэн ийм гарч ирж байгаа. Тэгээ эндээс бол тэр шаниутан буюу шанин орд өргөө гэсэн нэр томьёо гарч ирж байгаа. Дараад нь бол Дүнчэн буюу лууд хот гэдэг нэр гарч ирж байгаа. Тэгээ эндээс бол судлаач нар хүннүүчүүд ямар ч байсан өөрсдөө одоо хаад нь хот өргөөнд бол амьдарч байсан юм байна. Тэр нь одоо тэр Дүнчэн гэдгийг ялангуяа Хятадын судлаач нар Хятадын түүхчдүүдэд үе үеийн түүхүүдэд ингэж орж ирсэн. Тэнд нь бол манай Бэрлэгаа бол одоо тэр хоцоонд Эрдэнэ зүүн хоцоорын товчон гэдэг дээр лууд хот гэдэг нэрээр нэрлэе явсан. Тэгээ энэ бол нэг сурвалжийн мэдээ эхлэхэд хотгүй гэжсэн мөртлөө сүүлийн судалгаагаар одоо тэр байтхаа хот сууринтай ямар тансаг хоттой гэдэг нь сүүлийн судалгаад харуулж байгаа юм. Хүннүүгийн хот суурингийн судалгааг анхлан 1961 онд хөдөөгийн Бэрлээ агсан эхлүүлж судалгааны суурийг тавьжээ. Бүгд найрамдах Монгол ард улсын эртний хот суурины товчон нэртэй бүтээл төрвж энэ бүтээлийн гаргах үед 300 гаруй эртний хотуудын бүртгэл жагсаалтыг хийсэн байна. Харин түүнээс хойш эдүгээ цагт хүннүүгийн үед холбогдох 17 хот суурингийн төр Монголын нутгаас илэрч олджээ.
Эдгээр хүннүүгийн хот балгадын туйрууд бол хүннүүчүүдийн улс төрийн төв Монголын говьд байсан түүхэн үедээ холбогддог. Нийтийн тооллын өмнөх 2 дугаар зууны төгсгөлөөс нийтийн тооллын 1-р зууны үед холбогдох түүх энд яригдж байгаа юм. Тэгэхээр одоо Монгол нутгаас олдож байгаа хүннүүгийн үеийн хотын дийлэнх нь бол таасаа хэллээ хэрлэнгээс орхон тамирын сав нутаг. За яг энэ сав нутаг бол бас олон булш бунхан хүннүүгийн олдож байгаа тийм ээ. Төв Монголын одоо ноён уулч гэх юм уу, гол модч гэх юм уу, тамирын улаан хушууч гэх юм уу. Тэгэхээр энэ бас хүннүүгийн гол төвлөрөл байсан гэдгийг харуулж байна. Ер нь манай судалгааны баг бол 2010 оноос хойш энэ хүннүг улс төрийн төвийн судалгааг нэлээд эхлүүлж явж байсан. Одоо тэр орхны хөндөд байгаа ялангуяа судалгааны эргэлтэнд орсон нэг 3 4 хот байгаа. Тэрнээс гадна одоо нэг хүмүүс хүнүүгч үздэггүй мөртлөө хот гэдгийг мэддэг тийм бас нэг 4 5 хотууд байгаад орхны савд. Тэр орчимд ерөөдөө 8 газар 11 хот байна л да. Тэгээд яг археологийн судалгаа маань хот зөөрийн судалгаа маань эртний оршуулгын туршлагыг олгодож явдаг. Тэгтэл яг тэр орхны хөндөө орхон тамир хануу хүнүү голын тэр 3 сав газар бол одоо бол нэг 5000 орчим буш байгаа. Нөө за хүннүүгийн зөвхөн хүннүүгийн. Тэгээд сүүлийн судалгаа маш эрчимтэй яваад ялангуяа бид бол хүннүүгийн археологийн дурсгалуудын статистик тоо баримтуудыг нэлээд гаргаж тэн дээрээсээ судалгаа хийгээд за энэ хүн ам төвлөрөл энд илүү байгаа юм чи энд бол хот байх хэрэгтэй ч гэдэг юм те. Иймэрхүү байдлаар судалгааг нэлээд явуулж байгаа. Хэрлэнгийн сав нутаг дагуу байх 5 дурсгал Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээд дов, Өндөр дов, Гуадов нэртэй газруудад байх хүннүүгийн хот балгадын туйруудад малтлах судалгаа нэлээдгүй хийжээ. Эдгээр газрууд нь хоорондоо ойрхон бараагаа харсан байрлал нь түүхчдийн сонирхлыг ихэд татдаг. Эдгээр хотуудын туйранд малтлах судалгаа хийсний үр дүнд мөн хүннүүгийн сурвалжид гарч байгаагаар дээрх газруудыг хүннүүгийн язгууртнуудын бөөгнөр нь цугларч тахил тайллах хийдэг, андгай тангар өргөдөг газар болон суйрангууд байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа юм. Хэрэгсүүрийн дийнж үе одоо баруун мухтаг гэдэг язгууртны оршуулгын газар тэр байж байна. За тэгтэл нөгөө алдартай тамирын улаан хошууч нь яг тэр хотуудын дунд байж байгаа. Яг тэр тамирын гол үзүүр дээр байж байна. Хоошоо яваад тэр худгийн толгойг бол 300 гаруй бууштай. Соёлын буулгаа 200 гаруй бууштай. Наашига дунд орцгоор 150 бууштай. Яг тэр орчимд хүннүү нарын хүн амын төвлөрөл хамгийн их байсныг илэрхийлэх хамгийн их буш оршуулгын дурсгал байгаа. Тийм дотор нөгөө хотууч яг тэндэл байж байгаа. Тэгэхээр тэнд бол хүннүүгийн ялангуяа шаниугийн одоо удирдлагын ялангуяа одоо хангаан нуруунд байсан шаниугийн одоо захиргааны хүмүүсийн яг гал голомт тэнд байсан гэдгийг бол буш оршуулгын шилж ийн хот зүүрний судалгаан шилж байгаа юм бол сурвалжийн мэдээж шилж сурвалжийн мэдээж шилж байгаа тийм. Тэгэхээр хүннүүгийн хотын судалгааг хийж байна. Ер нь хүннүүгийн хот нь онцлог нь юу вэ? Ямар учраас та нар хүннүү гэж хэлж байна? Энэ одоо манай үзэгчд маань сонирхож байгаа л да. Олон л одоо хөдөө хэрэм балгасууд байдаг. Гэтэ яг хүннүү гэдгийг энэ судлаачид яаж мэдээд байна вэ гэдгийг сонирхож байгаа. Ер нь хотуудын байршлын хувьд бол дандаа тэр том голын хөндөй. Одоо хойноо бол том уултай, урдаа бол одоо ус ингээ хажуудаа ус барьж байршлын хувьд бол яг хот байгуулалтын тэр бүх шинжийг агуулж идэг. За тэгээ хүннүүгийн хотууд маань ерөнхийдөө бол тэг дөрвөлжин хэлбэртэй хэрэм байдаг. Нөгөө хэрмийн хэмжээ бол адилхан. Тий хэрмийн хэмжээ бол ерөнхийдөө яг тэг дөрвөлжин байгаа. 420 420 ч юм уу 200 200 ч юм уу ерөнхийдөө тэгээд яг дөрөнд өнцгөрөө ертөнцийн дөрөв зүгээр харж байгаа. Хойдол нь хойшоогоо ч юм яг ингээ дөрөв зүгээр хардаг. Тэгээд хаалгатай юм уу? Тэгээд зарим нь дөрөв талд хаалгатай байгаа. Гол онцлог нь бол яг тэр хүннүг үеийн тэр барилгын материалын хээ чимэглэл байна. Тэр шатаалт байна. Хэлбэр хэмжээ байна. Гарж байгаа тэр нүүр баарны онцлогуд байна. Одоо тэр хээ чимэглэл нүүр баарны онцлог тэгээд тэр нь бол бос хотуудаас илэрхий ялгагддаг. Адаглал нүүр баарны хэмжээ том баг. Монголын үеийн нүүр баар бол одоо жижигхэн байх хэмжээний. Онцог хойшлогдсон ба тэр нүүр баарны хэмжээ жижигрээд илүү нарийсаад ирж байгаа шүү. Тэр хүннүг үед бол том байдаг. Тэг үндсэн одоо тэр барилгын материалын шатаалт юм уу
хээж хэмгэлэл. Тэгээд хамгийн гол нь орднуудыг голдуу одоо ордон байсан хэсгийг бол төв хэсэгт нь хийгээд тах шүү. Яг тэгээд төв хэсэгт нь хийгээд тэгээд дөрөв талд нь хаалга хийгээд ерөөдөө бол ингэ шийдэг. Тэгээд Хүннүүгийн хот маань одоо нүүдэлчдийн хувьд хамгийн эртний хот гэдгээрээ бол одоо эндээсээ хот байгуулалт бол одоо дараа дараагийн төр тусууд уламжлагдсан юм. Хэрлэнгийн баруун эргийг дагаж байрласан Хүннүүгийн хотын нэг Гуадав 2013-аас 2016 оны хооронд малтлах судалгаа лавшруулан өргөн хүрээтэй хийжээ. Ялангуяа гадна талын бэхлэлтийн зориулалт бүхий дөрвөлжин байгууламжийн нэг хэсэгт судалгаа хийсэн. Ингэхэд гоёмсог вааран дээвэртэй хашаа бүхий 200 харьцхан 180 метрийн хэлбэртэй хашаан байгууламж, дөрвөн талдаа хаалгатай, нэг хаалга нь гэхэд 16 багантай байсан. Он цагийн хувьд нийтийн тооллын өмнөх 2 дугаар зууны төгсгөлөөс 1-р зууны ихэнх хагасын үед хамаарна. Малтлагын зүүн өмнө байх цөөрмийн хэсэгт геофизикийн судалгаа явуулахад зориудаар хүний гараар бүтээсэн цөөрөмтэй байсан нь тодорхой болжээ. Гол барилга 30-ыг харьцах нь 20 метрийн хэмжээтэй ордны барилга илэрсэн бол түүний хажууд туслах барилга байгууламжууд мөн илэрсэн. Энэ бүхнээс Гуадавыг Хүннүүгийн язгууртнуудын орд өргөний үлдэгдэл байсан нь тодорхой болжээ. За энэ бол барилгын одоо маш том хэмжээний тосгуур бар байна. Тий, тасгуур бар. Энд чи одоо нэг ус орж идэг зориулсан яа. Энэ яг дээврийн хэсэг. Дээвэр дээр байна. Тасгуур одоо барилгын материал чинь нэг 3 төрлийн бараа зогтож байна. Тосгуур бар, нүмерэг бар гэдэг. Тосгуурууд нь энэ жишээлбэл одоо 60 40-тэй маш том. Ийм том байна гэдэг чинь. Тэгээ эн чинь багны хоорондох цаахад нэг 2 хагастай гэхээр энэ өөр маш өндөр бол тараад байгаа юм. Маш өндөр том. Тэгээд 2 угсраа нэг талаас 2 угсаар гарч иж байгаа. 2 угсраад ингээд нэг 2 м. Тосгуур баараа чинь тогтоох бас нэг цоожлогч байна уу? Юм хаалт. Одоохондоо 3 төрлийн мар гараад байгаа юм тийм. Тэгээ энийг мэдээж одоо тэр зохион байгуулалтыг яахын тулд дахиад баах эвдэрсэн нөгөө нэг шавруудыг нийлүүлвэл арай өөр төрлийн юу гарах. Хаян тосгуур баарн дээр бол ямар нэгэн тамга тэмдэг байгаа. Одоо тэгэл түрүүний нөгөө сэрээ тамгч нь ингээд гол дээр нь хажуу дээр нь гадна талд нь тэгэл нөгөө онготойгоо холбогдоод ингээд янз янзаар байж байгаа. Тэгээ энэнийг одоо жишээл бас хэв дардсан судалгаа бид нар хийж үзсэн. Маш олон хэв дардсууд байна. Түр нүүр ваар гэхэд л одоо зөв бид хэдийн малцсан хэсгээс гэхэд л өсгөн том жижиг хоорондоо одоо арай нэг хэв биш вэ шүү дээ. Нэг хэв биш. Ямар ч байсан 6-аас 7 хэв байгаа юм. Одоо бид хэдийн яг илэрж олцсон тэр ваарны судалгаан дээрс харахад тэгээ нүмерэг энэ тосгуур вааруудын хэв ч гэсэн ойрхон зохиурууд нь болохоор том жижиг бас янз янз байгаа. Бүр нэг жигд нэг байна, нэг жигд байна, дашуу байна. Тэгээд тэр болгоно. Тэгэхээр энд техник технологийн асуудлыг бид нар асуудал. Тэр нь ийм хэмжээний том тосгуур ваар олдсон хот бол нөгөө хэдийн хотоодоос эвлэхгүй байгаа тийм ээ. Эвлэхгүй байгаа. Жижиг юм байна тийм. Хэмжээ нь одоо тэр нүүр ваарт манайх дундаж нь 19-22 байгаа байхгүй. 19-20. Тэгтэл Гуадав бол ерөөд 17-аас 19 голдууч юм те. Тэгээд тэр хүчирхэг юу байна л да. Яг л хааны илэрхийлсэл юм байгаа даа. Тэрэлжийн дөрвөлжин бол дээрх 5 хотын хамгийн хойд талд байрладаг. Уг газарт Монгол Оросын хамтарсан судалгааны баг малтлаг хийж Хүннүүгийн язгууртны өвлийн ордон байх магадлалтайг судалжээ. Энэ бол одоо тэрэлжийн дөрвөлжин гэл юмуд байна л да. Тэгтлэн дээр дандаа хийж хэмгэл байгаа даа. Бид дэдэх нөгөө нэг 2 төрлийн баа. Энэ бичээстэй байгаа даа. Ийм самнаа баг самнаа хэдтэй ийм юу бас байна. Ханы одоо энэ өргөлгөөний гэж гарах үздэг. Энэ бас шалны час юм шиг л байгаа те. Энэ бүгд байна. Одоогор бол бэлта маяг те. Ер нь бэлтаал юм шиг л. Тий. Энэ бас яг энэ хээгэрээ юу? Тий, яг энэгээр байна. Арай бас ялгаатай бас байна. Хэмжээний хувьд ерөнхийдөө нэг 22-та 22-оос 25 юм байл. Яг нэг жигд болрууд бүгдөө байна гэсэн үг те. Ийм тэрэлжийн дөрвөлжин юм уу Гуадаваас гардаг ийм хээтэй баар гарч ирэх байхгүй. Танах бол ихэнх нь бичиг. Манайх бол нөгөө тэнгэрийн хүү шануу гэдэг тэгэл угаасаа метр болгон дээр нэг нүмерэг ваар болгоны үзүүр дээр байгаа. Одоо энэ байна шүү дээ тийм ээ. Угаасаа ингэж байж байгаа. Энэний үзүүр дээр ингээл. Одоо эн чинь бол нөгөө ихний яг илбэг нүмерэг ваарнууд. Одоо дотор нөгөө нэг асар маягийн тэр хэрмийг битүү хүрээлсэн 210-250-ыг л битүү төрсөн бэл. Яг ингээл яг энэгээр байна. Тэгэхээр энэний чи хэмжээг аваад нөгөө багны суурийг аваад нэг багны хооронд хэдий хэмжээний нүмерэг ваар орж ий гэдгийг тодорхой болгож болохоор байна тийм ээ. Ер нь бол тэрийг бол бид нар хийж байгаа тийм. Хийж байгаа юу.
Тэгээ үндсэн нь одоо нэг макет босгоход яг өөрсдийнх нь цэвэр судалгаан дээр тулгуурлаж макет босгоё гэсэн. Иймэрхүү маягаар Иймэрхүү байдалтай багтаж байгаа. Хятад сурвалжид хүннүүгийн шаниу орд өргөө бүхий суурин газартай байсан түүний нэрийг Лунчэн буюу Лунтин гэж нэрлэдэг байсан талаар тэмдэглэжээ. Харин манай эрдэмтэд хүннүүгийн шаниу өргөө байрлах газрыг Лууд хот гэж тайлсан бөгөөд нэгэнт энэ хотын туурийг олж илрүүлэн малтлах судалгааны ажил өрнөж байна. Энэ нь одоогийн Архангай аймгийн Үлзийт сумын нутаг Орхон голын хөндөд байрлах Харганы дөрвөлжин нэртэй газар юм. Төвөгчдийн таамаглаж байгаагаар Хэрлэн голын ой сав дагуух ойролцоох 5 хотын дараа үед байгуулагдсан байх магадлалтай. Эндээс Тэнгэрийн хаан Шаниу гэж эртний хятад бичгээр бичсэн барилгын хэрэмний чимэглэл вааран хагархаанууд 50 орчим мянга олджээ. Гайхалтай нь дэлхийн хаанаас ч ийм төстэй вааран чимэглэл олдоогүй байна. Одоо энд бол ингэж бичсэн байж тээ. Тэнгэрийн хүү Шаниу, Тэнгэр мэт өн мөнх мянга түм насал гэж. Тийм ээ. Шаниу. Тэнгэрийн хүү гэдэг чинь бол Чанлу Гүтүү. Гүтүүг бол хүмүүс хожмын худагтай бас их холбодог юм байлээ. Тийм байлээ тий. Ер нь Үлзийт гэсэн үг чи өөрөө худах гэсэн үг шүү дээ. Тий. Тийм ээ. Тэгэхээр одоо энэ бол өөр хүннүүгийн судалгаа хийсэн Бурятад ч одоо Хакаст ч Ордост ч альнаас нь ч гараагүй тийм ээ. Хаанч байхгүй. Тэнгэрийн хүү Шаниу гэдэг юм тодорхой хүн тэр Харганы дөрвөлжингээс гарч байгаа нь бол Харганы дөрвөлжин үнэхээр Шаниун орд там зуны тийм ээ сэрүүн ийм орд байсан. Ер нь газрын байршлыг харахад бол зуны эсдэнжил харагдчихлаа юм л да тийм ээ. Тэгээд сайхан голын хөндөд. Одоо тэндээс одоо жишээлбэл нэг ийм асуулт гарч ирж байгаа. Ер нь одоо хүнөөгөөс ахуулаад Монголын өнөөдөр хүртэлх энэ нийслэл хотуудын байршил асуудал. Өнөөдөр Улаанбаатар хот туулгалаас хэдэн километрийн зайтай? Яг 3 км. Энэ хот бас 3 км. Тийм үү. Хар балгас гэхэд одоо хар хорж гисэн Орхон голоос яг 3 км юм л. 2.8-аас 3. Ер нь ямар хэмжээтэй байх вэ? Тэр хэмжээнүүд юу ч гэсэн дээр бүгд адилхан байгаа байхгүй. Хар хулгааны хар хулгаанч адилхан. Өвгөрийн хар балгаас адилхан юм. Хэрлэн голоос Гуадо бас тийм. 3 км тий. Тэгэхээр энэ угаасаа тэр хот байгуулалт бол угаасаа яг хөнөөгөөс ахуулаад энэ байршил энэ мэдээж энэ бол маш том хотын төлөвлөлт харагдаад байна. А мэдээж 1-2 хүн зориулсан зөвхөн нэг хүн зориулсан бол голын иргэдэр ч юм уу тий. Тэр чинь сэрүүнээ бодоод гол дээр байх хэрэгтэй. Тэгэхээр тэр маш томоор төлөвлөж исэн их хурлаа сугалдаг том хот учраас эдгээр бол ерөөдөө нийслэл гэдэг үгэнд бол нэлээд тэр нарийн зохион байгуулалт монголчуудын нүүдэлчдийн хот байгуулалтанд явж исэн гэдгийг эндээс харж болохоор тийм ээ. Тэгээ энэ бол яг хүнүүгөөс улбалж исэн шүү л гэдгийг л уршаа бид нар хүнүүгээс түүхээ хойш холох том сэлжин бол ингээ тийм ээ. Харин Хүрээд давыг 2019 онд судалж эхэлжээ. Хүрээд давоос дээш доош 2 км газарт хот суурин байгаад дунд нь Хүрээд дав голлох үүрэгтэй ордон юм уу? Гол хотын үүрэгтэй байсныг төвөгчд онцолж байна. Хүрээд давын дурсгалын гадна талаар 420 метрийн хэмжээтэй шорон хэрэмтэй. Хэрмэн дотроо мөн олон барилгын үлдэгдэл илрээд байна. Хүрээд давыг мөн язгууртны орд өргөөний үлдэгдэл хэмээн таамаглан судалж байна. Цаг хугацааны хувьд эхлээд гол хот болох Хүрээд давыг байгуулад түүнээс дээш доош нүүдлийн буюу улирлын ордуудыг байгуулсан байх магадлалтай гэж таамагладаг. Хүннүүгийн хот суурины тархац бол нэлээд том орон зай тийм ээ. Хүннүү өөрөө эзэнт гүрэн байсан. Евразийн энэ уудам тал нутгийг захирч ийсэн. Тийм учраас одоогийн Хакасын хөндөд ч юм уу, Енисей хөндөд эсвэл Сэлэнгийн сав нутаг дээр Волгийн ч юм уу бас олдоод байгаа шиг байна тийм ээ. Тэднээс гарч байгаа барилгын материал Монгол нутгаас гарч байгаа хүннүүгийн барилгын материал хоёр төстэй юу? За одоо ер нь бол нөгөө 16 хот дээр нэмэгдээд нэг 20 гаруй хотын тухай манайхан ном зохиол бичээд байна л да. Одоо энэ байгаль нуурын орчин бол энэ Улаанууд, Сэлэнгийн сав газар, Яваалгийн сүрэн байна, Дөрөөний сүрэн, Мангартайн сүрэн энэ орчимд нэг 5 хотын тухай
5 хот. Хилийн урд бол нэг 3 хотын тухай. Ордостоо. Ордос орчмод 3 хотын тухай тэмдэглээд байгаа. Тэгээ баруун тэшээ бол Хакаст одоо тэр нэг тэрийг бол нөө Лилийн жанжны хот гэж байгаа. Сүүлдээ бол арай бас өөр тийшээгээ бас хүмүүс судлаач нар бол тэр ер нь хэрэм том юм уу? Тэр болохоор бас хэрэмтэй нэлээд том. Гэхдээ тэр нэг жоохон барилга байгууламж барих гэж жоохон эвдсэн тийм хот юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө гарч байгаа барилгын материалууд нь хоорондоо өгөх төстэй ер нь бол. Дараагийн сонирхуулах хэсэг бол төвөгчдийн тодорхойлсноор Хүннүүгийн хагас газар сууц бүхий суурин юм. Оросын холбооны улсын Бурятийн бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үүд хотын дэргэд байрлах Иволгийн сууринг 1920-од онд анх илрүүлж 1950-ад оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд археологийн малтлах судалгаа хийсэн байдаг. Энэ суурин нь Сэлэнг мөрний хуучин голдрлын хэсэгт байх ба гадуураа 4 давхар усан татаал сувгаар хүрээлэгдсэн Хүннүүгийн үеийн гар урчууд, газар тариалан эрхлэгч хүмүүс буюу Хүннүүд дагаар орсон олны болон дөрвж ирсэн цагаан чиргэд сууж байсан тосгоны үлдэгдэл бөгөөд газар тариалан гар урлалын бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрлэлийн төв байсан хэмээн эрдэмтэд үзэж байна. Та бүхний малтсан энэ Хүннүүгийн хот суурин малтж байгаа хүмүүсийн хотын зохион байгуулалт зэрэг зүйлийг харахад их уламжилсан тийм ээ. Монголчуудад одоо жишээлбэл өөр хожмын энэ сүм хийд байгуулахад хүртэл баруун урд талд нэм зүүн урд талд нь бассейн байгуулдаг эдгээр бол Хүннүүгээс юм шиг байгаа. Тий одоо тэр бид хэдийг анх 20 онд хамгийн анхны маллаг хийж байхад бол эхлээ бид чинь 17 онд илрүүлж олоод тэгэхэд нэг ерөөхдөө нэг зохион байгуулалт нь сайн мэддэхгүй. Ягаад гэвэл бид нар өдрийн цагаар очиж байгаа учраас өдөр болохоо тэр хэрэмний зохион байгуулалт тэр замын зохион байгуулалт яг яаж байгаа гэдэг нь сайн нэгт мэддэхгүй. Хоёрт яг тэн дээр айлын хаваржаа байдаг учраас маш их нэг малын хөлөөр талхалгдсан. Өдөр хүмүүс очиод тэнд барж юм харж чаддгүй. Тэгээ бид нар яг хамгийн анхны малгыг хийгээд яг ойр нар жаргах, өглөө нар мандах яг тэр нэг агшинд тэр гэрэл сүүдэр яг тэр нусглаар бол тодорхой харагддаг. Тэгээд ерөнхийдөө тэр хотууд яг тэр үед тэр нэг том усан сан юм уу нэг том бусад гадаргуухасаа ингээд илэрхий дөв дөрвөлжин. Тэрний нэрээр ч ерөнхийдөө тухайн тэр орчмыг дөрвөлжин, пойлны дөрвөлжин гэж нэрлэдэг байсан. Тэгээд тэр яг маллах хийх гээд бид нар 7 сарын 9-нд очиход өмнөх 2 өдөр нь уур буугаад тэгтэл нөгөө усан сан чинь ингээ усаар дүүрсэн ингээд мэлтэлтэй байжсэн. Яг тэр хэсэг нэг усаар дүүргэсэн. Тэгээ хүмүүс эргээд харахаар ба та нар ярин хийцэн шийдтэй гэдэг. Бид нар тэр том талбайг усаар их боломж байхгүй. Тэгтэл тэрийг яг цаанаасаа өөрөө тэрийг бол хинээр тайлбарлуулахгүйгээр өөр усан цаг нь тодорхой. Хүннүүгийн хот балгадын тойр, Гуа давын, Харганы дөрвөлжин дэх Лууд хотын тойроос Хиймэл нуур цөөрмийн улмөр илрээд байгааг дээр дурдсан. Хүннүүчүүд тэрхүү хүний гараар бүтсэн Хиймэл нууранд шинийн 15 тохиоход наран саран зэрэг тусч тэнгэр газрын хүч энерги эрчимждэг гэж үзэн тайллага тахилга андгай тангараг үйлддэг байжээ. Нөгөө төгөөр хотын зохион байгуулалт Хиймэл нуур зэрэг нь тасралтгүй уламжилж хожмын монголчуудын хот байгуулалтын суурь болсон гэх үндэстэй. Монголын эзэнт гүрэн хар хором хотод ч мөн ийм Хиймэл нуур байсныг төвөгчд холбон тайлбарлаж байна. Тэр та бүхэн одоо энэ Хүннүүгийн Харганы дөрвөлжингийн малтлах судалгаа ер нь хэдэн хувьтай байна? Ер нь бол 3 дахь жилдээ маллаг явж байгаа. Тэгээд ерөөдөө бид нар гаднаас нь татгшгаа судалгаа хийж. Эхлээд нэг хэрмнийхэн зохион байгуулалтыг тодруулаад тодорхой болсон. Танай Харганы дөрвөлж дээр бол бүр илүү онцлогтой юм шиг байгаа тийм ээ. Талдаа өөр байгаа даа. Тэгэхээр бид хэдийн маллаг бол дөнгөж хэрмэн дээр яваад байгаа. Хэрмнээсээ бид нар ийм их мэдээллийг авч чадж байгаа. Одоо жишээлбэл тэр Чингис хааны холбоотой тамгнууд яагаад тэнд байгаа? Магадгүй өөр газрууд өөр том гараад ирэх үгүйсэхгүй. Тэгтэл тэр байтхаа баруун талын нэг хэсэг дээрээс гэтэл бар толгойтой хөрөөсөн биетэй тийм зураг гарчиж байгаа. Энэ болохоор зөвхөн хожуу буддын шилүү холбох юм бол одоо тэр жанцсан гэдэг дээр байт юм байна л. Хаан бол ив нэгдлийн бэлгэдэл учраас тэр ивж нэгддэг юм бол хаан ивлүүл нийлүүлдэг учраас тэр хоёр эвцэлдэггүй амьтан хоорондоо нийлж байдаг. Гөрөөс шиг л. Харин тийм. Тэрний гөрөөсөн бие нөгөө бэрсийн толгой хоёр шиг л тийм ээ.
төр тус хүннүүгийн хот суурнуудын дотроос яг Шаниун гэж заасан газар болгонд танах харагдаж байгаа. Одоо энэ та нарын малтсан харганы дөрвөлжин. Тэр харганы дөрвөлжингийн бүтэц зохион байгуулалт хэдий ч нарийн гараа дээр нь бусад хүннүүгийн хотын малтлаган дээр бас их нөлөө үзүүлэх байх гэж бодож. За одоо тэр барилгын хан одоо шаврын зохион байгуулалт тэр шаврын найрлага эдгээр ерөн судалж үзсэн үү та нар? Тий, бидэд одоо шаврын найрлагыг ямар ч деталь руу 1 2 3 дээж явуулсан. Тийм үү. Шаврын найрлага бол тухайн газар байна уу юу гэдэг нотлон тийм ээ. Ер нь бол угаасаа тэнд л байл л дээ. Яг тэр одоо тэр шавраа шатааж ирсэн голын хөндөө тэр 100 хүн байж байгаа. Тэгээд бас тийм нэртэй газар байна уу төмөс гэж. Ер нь тэр орчимч нь одоо манайхын нэг түүхэнд бол хөрнөөнгүүтэл яг нэг хүмүүсийн ойлголт бол маш одоо юу гэмтэй жоохон баг ч юм уу ядууг ч юм уу тий. Ахлах хөрнөөчүүд асар том гүрнийг байгуулаа Еврон Аз хүртэл тэлжсэн гүрнийг бид нар харж чаддгүй шүү. Тэгтэл тэр хотыг тойроод бүх юм байна. Ардлын ууланд төмөртэй нуруугаад харин би тэгж сонссон. Дотроо бүр маш том 3 том ухамсартай. Айл хэдийн хөрнөөчүүд тэрийг чинь төмөр олборлоод тэр 100 хүн ихэд ламар болоо авчны ар дээр бид нар 2013 он 100 хүн олж ирсэн. Баахан төмөрийн ишг алхтаа тэрийг одоо төмөрийн үйлдвэрлэл судалдаг залуучууд өгсөн тэнд очим алхах гэсэн чинь бүр манай эртний өмнөх 1-р зууны үед байсан тэр 3-р хэлбэрийн зуухуулт аль хэдийн тэнд байж байгаа жишээ. Тэгтэл тэн чинь одоо төмөртэй нуруу байж нь энүүхэн талд нь их л одоо тэр хожиртын хэрэмхэд л тэр нэг адуу малтай холбоотой маш том байгууламж байгаа байхгүй. Тэгээд яг тэр манай хотын баруугын талд нь хөнөөчдийн дахилттай холбоотой 3 км цуврсан тэм дахлыг тэнд хийсэн. Өөр газар тэр нь бол өөр энэ байдаггүй. Зассан дахилга. Бүр тусдаа тэр одоо хамгийн том хаадын бушны ард хийдэг зураа гэж нэг хос чулуун байгууламж байдаг. Тэр нь бол ерөнхийдөө хөнөөгийн язгуурт оршуулгын газарт том хаадын бушны ард дээр хийдэг. Одоо бидэд энэ 11 он болсон гол мод 2-ын 1-р бушны ард хүртэл байдаг. Тэр зурааг 3 км үргэлжлүүлээд ингээд бүр уул тавуулаа хийцэн. Тэрнийхээ яг ихэн дээр бол маш том чулуун байгууламжийг хийсэн. Тэнд бол мэдээж нэг сүм ч юм уу тий. Тэгтэл ингээд хөнөөгийн түүх судлагдаагүй зүйл асар их байна. Тэнгүүд бидэд нөгөө нэг жижигхэн ганц нэг эхний судалгаануудаасаа үндэслэл за хөнөөчүүд амжилтсан хотдож байж тээ. Тэгтэл тэд нар чинь асар том ертөнц бүх юм дэндээ өөртөө хийж исэн бүх юм дэндээ байна. Ер нь хөнөөгийн хот байгуулалтыг харахаар тадаа санал нэг байна л да тийм. Ерөнхийдөө ингэж харагдаад байдаг. 2000 жилийн өмнө нүүдэлчид өөрөө хотоо байгуулсан. Гэхдээ тэд нэр хан улстай тодорхой хугацаанд хил хааж ижсэн төмрөө шатааж ирсэн. Өөрөөсөө шавраа шатааж байгаа. Барилгаа барьж байгаа. Тийм ээ? Одоо өнөөдөр Монгол төмөр хийж чадахгүй шүү дээ. Тийм ээ? Тэгээд дээрээс нь хөнөөгийн одоо урлагийн одоо бүтээлүүдийг харахаар оршуулгын томоохон зан үйлүүдийг харахаар нүсэр байгууламжуудыг хийж байгаа. Тийм ээ? Одоо малтаж бараг чадахгүй. Их цаг хугацаа шаардгаар ийм. Тэр хөнөөгийн хувьд бол 2000 жилийн тэртээ бүхэл бүтэн одоо эзэнт гүрэн магадгүй тэнд одоо янз бүрийн хүмүүс ажиллаж лээсэн баг эзэнт гүрэн учраас өөрийнхөө одоо бүх хэрэгцээг хангаж чадчихсэн тийм том эзэнт гүрэн байсан. Хоёрдугаарт хүннүүчүүд бол хан улстай энэ тэнцүү харилцаж байхдаа тэднэрт жижиг улсын зовлон байгаагүй. Тийм ээ? Адилхан хүчрхэг том эзэнт гүрэн байсан. Тэгэхээр энэ хүннүүгийн хот суурин судлах явдал бол яг энэ үүднээсээ саяны таны энэ Евразийн уудам тал нутагт Солонгосын хойг хүртэлх энэ бүс нутаг дээр ийм том одоо хотуудыг байгуулж гэхдээ тэр нь өнөөгийн Монгол улсад байна. Дийлэнх нь. Тэр нь Монголын одоо төв хэсэгт сургууль жижигийнхээ мэдээтэй таарч олдож байна гэдэг бол хүннүүгийн хот суурины одоо мартлаганд бол ихээхэн том юм бахал гэж бодож байгаа. Үүнээс гадна манай улсын нутагт хагас суурин сууц бүхий хөннүүгийн үеийн гар урчуудын тосгоны үлдэгдэл бороогийн суурин илэрч олдоод байгаа.
мөн зүүн байдлын голын хөндөд орших хустын булгийн үйлдвэрлэлийн дурсгалт газарт малтлаг хийгдэж байна. Зүүн байдлын голын зүүн эрг нь харьцангуй өндөр мөрөгцөг, үүнийг дагуулад байгалийн онцлогт тохируулан зүүнээс баруун тийш сунаж байгуулсан хэдэн 10 зуухны үлдэгдэл илэрсэн. Хустын булгийн ваар шатаах зуухнаас олдсон шавар ваар, дээврийн ваар, тоосго зэргийн хэлбэр, хээ чимэглэл зэрэг нь гуадав, тэрэлжийн дөрвөлжин зэргээс олдсон хүннүүгийн үеийн зөвлөстэй ижилсэн байна. Тиймээс энэ дурсгалт газар нь ойролцоо орших хүннүүгийн хот болон язгууртны ордуудтай нэг цаг үед холбогдох төдийгүй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай нь маргаангүй гэжээ. Өөрөөр хэлбэл тэрэлжийн дөрвөлжин, бүрхийн дөрвөлжин, гуадав зэрэг хүннүүгийн язгууртны орд өргөөг барихад ашигласан вааран эдлэлийг хустын булагт хийж байсан нь тодорхой болжээ. Хүннүүгийн хотуудын одоо энэ зохион байгуулалт чинь юу гэдгийг гол өргөө гэж байна. Тэгээ тэрийг тойроод бас ордуудын суурь байна уу? Тий, одоо бид хэдийн маллага одоо харахад бол яг одоо тэр хотон маань их сонио. Ер нь өөр маш тансаг ордон багт. Зуны ордон бол одоо тэр хэрэм гэхтэл өөрөө туур байхгүй, ханаггүй. Хана байхгүй, хос багандаа суурилсан одоо энэ барилгын дээвэр ингээд сүүдэр мэг ингээд ийцэн. Одоо манай энэ шиг. Яг энэ шиг. Тэнгүүтээ голоороо ямар нэгэн тэр барилгын туур байхгүй, хана байхгүй. Багандаа суурилсан. Сэрүүн асар маягийн юм. Сэрүүн асар маягийн тэгээ масар тансаг тэгсэн мөртлөө том 4-ний 1-д том усан сантай. Тэгээд төв хэсэгтээ 2 том ордны хэсэг байна. Бид хэдийн ордны малтахыг арай эхлүүлэг байгаа. Тэгтэл ордны тэр барилгын материал ер нь асрын суурийг бол гаргацсан уу? Суурийг гаргасан. Тэгээд тэр ордны материал гэхэд тэр үндсэн хэрэмний тэр материалаас өөр багт. Улаан. Тийм үү. Барилгын материалууд улаан байна. Тэгэхээр тэр бол дотор тэр 2 ордон бол арай өөр зохион байгуулалттай байна. Тэгэхээр гол 2 талын асар байна шүү дээ. Асрын суурьны багны суурь чулуу гэж байна уу? Бага. Багны бүгд доороо суурьтай. Гарч ирж байна уу? Гарч ирж байгаа. Тэгээд бид 21 оны маллахаар бас баруун уртлын булангийн малхыг хийсэн. Тэгтэл одоо бусад хүннүүгийн бусад хотууд ялангуяа нөө сайн малтагдсан ном хэвлэгдээ гарсан гуадав бол хос багад чи явж байгаа эргээ явчих. Тэгтэл бид эдийн тэр баруун уртлын булангийн усан сангийн баруун уртлын булангийн малхыг хийхэд бол 16 модон багны суурь гэрсэн. Доороо бүгдөө нэг чулуун суурьтай. Өмнө Говь аймгийн Номгон сумын нутаг Боронзын говийн умар талаас 1957 онд Берлиа гэсэн нэгэн хотын туйрыг илрүүлэн сорил малтлаг хийхэд хүннүүгийн үеийн хээтэй варын хагархай, төмөр шилбэтэй хүрэл зэв, хуйгийн төмөр ялтас, барилгын материал, холхивч номын хүрэл эд ангиуд, хүрэл зоос зэрэг олон зуун олдуур олдсон ба 20 орчим хүнийг бөөнөр нь оршуулсан оршуулга олджээ. Энэ мэдчлэн олон удаагийн сорил малтлагын дунд Баянбулгийн туурийн он цаг нь нийтийн тооллын өмнөх 2-оос нийтийн тооллын 1-р зуунд холбогдно хэмээн эрдэмтэд үзэсгэлж байна. Мөн Баянбулгийн тууртай төстэй говийн ард талд байгуулсан өөр нэг хэрэм хотын үлдэгдэл нь Өмнө Говь аймгийн баруун хойд талд байрлах Мангасын хүрээ юм. Энэ газар нь Монгол улсын хилийн зурвсаас хойш 10 км, Баянбулгийн туйраас зүүн тийш 200 км зайд байдаг. Гол хэрэм нь тэг дөрвөлжин хэлбэртэй, 130-ыг харьцах нь 130 метрийн хэмжээтэй. Хэрэм нь хойд өмнөд талдаа нэг хаалганы оромтой. Хаалганы ормын урт 18-аас 19 м орчим хэмжээтэй. Мангасын хүрээг 2009 онд археологийн хайгуул судалгааны явцад илрүүлжээ. Монголчууд бүр 2000 жилийн төр тулсынхаа түүхийн хугацаанд бас зөвхөн нүүдэлчин байгаагүй хот байгуулалтын тасралтгүй уламжилтаа явж ирсэн. Тэр нь бол одоо 20 дугаар зууны их хүртэл үргэлжилсэн шүү гэдгийг бол эндээс харж болж байгаа тийм ээ. Дээрээс нь хүннүүгийн одоо барилгын гадна талаар ус цайлуулах байгууламж байна уу? Байгаа юу? Тэр бүх бүтцийг нь та бүхэн одоо олж харж байна. Дээрээс нь одоо бод байгуулах, төмөр хайлуулах, ваар шавраа шатаах, зуух бүх зүйл нь зохицоороо. Дээрээс нь одоо оршин суугч амьдрагчдын оршуулгын байгууламж. Тэгэхээр ингээд үзэх юм бол
Хүннүүгийн хот суурины судалгаа биедаас нь том нэг чиглэл болж нарийсж байгаа маа гэдгийг харж болох юм байна те. Мэдээж эндээс монголчуудын нийт томоор харах зургааг харах юм бол Монголын эзэнт гүрний түүх хөрнөгөөс ахуулал хаашаа бол асралтгүй өнөөдөр хүртэл ингээд хот байгуулалт бол асралтгүй хийгдсэн бол одоо ингээд харагдаж байгаа. Энэ бол том уламжил байсан. Бэдинуудад Хүннүүгийн эзэнт гүрний үед холбогдох хот суурингийн тухай хамгийн сүүлийн үеийн судалгаа мэдээллийг үзэгчдэд хүргэлээ. Ерөнхийд нь Хүннүүгийн хот болгодын туурийг түүхчид язгууртны ор дөргөө ба хэрэм хот, тахилга ёслолын газрууд, хөлийн бэхлэлт цайз, хагас газар сууц бүхий суурин, үйлдвэрлэлийн газрын улам өргөж ангилан судалж байна. Хүннүүгийн эзэнт гүрний амьдрал ахуй, хүмүүсийн аж байдлыг тодорхойлоход хот суурины судалгаа онцгой ач холбогдолтой дээр цаг хугацаа, хөрөнгө санхүү баггүй шаарддаг. Юутайч энэ бүхний ард Евразийн газар нутгийг бараг бүхэлд нь эрхшээж байсан өнөөгийн Монгол нутагт төвтэй Хүннүүгийн эзэнт гүрний 2000 жилийн өмнөх түүхийг барин тавин үзэгчдэд хүргэсэндээ баяртай байна. Эрхэм мөндөд үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз Чингис хаан музейгаас хамтран бэлтгэж буй Монголын түүх цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бэдинуудад Хүннүүгийн эзэнт гүрний үед холбогдох хот суурингийн тухай хамгийн сүүлийн үеийн судалгаа мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаарт Хүннүүгийн эзэнт гүрний суурин дээр үүсч бий болсон улс болох Сиамбигийн үед холбогдох бүс толгойн бичээсийн тухай үзүүлэх болно.